Тэгэхээр Голдон Капитал үн цаасны компанийн судалгааны хэлсэн захирал аз төвшиг эрхэмтэй бид ярилцаж байна. Өнөөдрийн гол шийдвэр бол яхааргүй энэ оны хамгийн эдийн засаг болоод санхүүгийн хамгийн том арга хэмжээ байж болдгоо. Монгол Улсын засгийн газар бол 6 жилийн бонд гаргаж өмнөх өрөө санхүүжүүлэх ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд бас ярилцъя л да. CBC тавтамжлаа. Тэгэхээр ер нь энэ удаагийн бонд дээр харахад Монгол улс яг ямар өгүүлэмжтэй түүх зарахаар байна. Өсөлтийн түүх үү, эсвэл бодлогын сахилга батын түүх үү, эсвэл refinancing сахилга батын түүх үү, ер нь гадна талаас нь харахад яаж харагдах вэ? За энэ удаагийн Монгол улсын засгийн газрын бондын шинээр гаргаж байгаа бондыг бол одоо альва бондыг гаргахад бол тайминг гэдэг зүйл бол маш чухал гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ удаад гаргаж байгаа нь бол бас таймингийн үед бол харьцангуй тохиромжтой ийм үед гаргаж байна уу да гэж бол харж байна. Ямар шалтгаан? За яагаад вэ гэхээр мэдээж 25 оны 10 сард бол одоо олон улсын рейтингийн байгууллагууд бол манай улсын зээлжих зэрэглэлийг бол нэг шат нэмсэн тийм ээ. За одоо 3 рейтингийн агентлаг бол гуруула доктортой гэдэг түвшинд бол аваач тавьсан байгаа. За мөн дээрээс нь бол бодлогын хүү бол оройн түвшнээс бол буугаад одоогийн байдлаар 375% болсон байна. Америкийн нэгдсэн улсын бодлогын хүү. За үүнийгээ дагаад бол Америк нэгдсэн улсын Treasury yield өөр 3.6%-тай. За энэ бол risk free өгөөж шүү дээ тий. Энэ дээр нэмээд Монгол улсын одоо хөрөнгө оруулагчид Монгол улсын эрсдлийг юу гэж хараад авах юм бэ гэхээр энэ 3.6 дээр хэдэн хувийг нэмж би өгөөж болгож авах юм бэ гэдэг зүйл яригдж байгаа. Тэгэхээр өмнө нь бол 25 онд гаргасан бонд бол risk premium нь бол 2.3-тай гарч ирсэн. Тэгэхээр энэ удаад бол 2 юм уу 1.8-аас 2-ын хооронд байх болов гэж харж байна. Тэгэхээр шинээр гаргаж байгаа бондын хувьд хүүгийн түвшин харьцангуй бага гарах болов. За энэ нь өөрөө Монгол Улсын засгийн газарт бол өөрийн дарамт бол харьцангуй багаар нь хэлэх болов гэж бол харж байна. Хэрвээ томьёолж харах юм бол арай бага гарах болов эсвэл ер нь нэлээд бага гарах болов? Ер нь бол бидний тооцоолоор бол нэг 5-аас 5.5-ын хооронд бол гарах болов гэсэн хүлээлттэй байна. 5-аас 5.5 гэдэг чинь одоо нөгөө Чингис бондын үеийн одоо хүүгийн төвшөнд бараг дөгөж очно гэдэг юм. Одоогийн байдлаар бол 26 оны 4 сард төлөгдөх номод бонд чинь 5115%-тай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр төвшөнтэй ойролцоо байдлаар гарах болов гэж харж байна. За одоо нөгөө дахин санхүүжүүлэх гээд байгаа 2028 оны бонд, 2029 оны бонд ч өөрөө хүүгийн түвшин 865 785 нэлээд өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүгийн түвшнийг бол бууруулах одоо өрийн дарамтаас гарах ийм боломж бол гарч ирж байгаа юм болоо гэж харж байна. Тэгэхээр энэ rollover хийж байгаа бондуудын ер нь дахиалгын дэвтэр нь яг яаж харагдахаар байна? Одоо нэг талаасаа бид нар чинь price taker гэж ярьдаг одоо тулгсан үнийг нь хүлээж авахаар байна уу эсвэл тодорхой хэмжээнд бас өөрсдийнхөө нөхцөлийг тулгаад явах юм pricing powerтай байхаар байна уу? За 3 бондыг дахин санхүүжүүлж байгаа. За эхнийх нь бол түрүүний хэлсэн 26 онд дуусах 170 сая долларын үлдэгдэлтэй номад бонд. За дараагийнх нь 28 онд дуусах Century 2, за 29 онд дуусах Century 3. За номад бондын хувьд бол үнийг 100 доллараар эрг буцааж худалдаж авна. За 28 онд дуусах Century бондын хувьд 107.5 гэдэг үнээр, за 29 онд дуусах бондын хувьд бол 107.7 гэдэг үнээр худалдаж авч байгаа. За энэ нь бол зах зээлийн үнэтэй яг ойролцоо түвшинд худалдаж авч байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр хөрөнгө оруулагч талаас нь харах юм бол үнийн хувьд бол давуу тал гарахгүй. Яг зах зээлийн үнээр нь л эргүүлж худалдаж байгаа. За харин хөрөнгө оруулагчид ямар давуу тал үүсгэх юм бэ гэхээр хүрэх чадвараа зохицуулах, хүрэх чадрын боломж нэмэгдэх ийм л давуу тал үүсэж байгаа. Ер нь яг одоо энэ бондуудын түүх өгүүлэмжийг хараад үзэхлээр Монгол улсын хувьд бол хөрөнгө оруулагчид ер нь яаж харж байгаа? Нэг талаас бол яг бид нар өөрсдийнхөө түүхийг одоо санал болгож байгаа тийм бодлогын хувьд бол тогтворж байгаа сахилга баттай байгаа авдаг өгдөг буцаад төлдөг ийм одоо үндэстэн боллоо гэж нөгөө талаас харж байгаа. Гэхдээ энэ дотор хамгийн гол чухал одоо олон улсынхаа талаас макро төвшөнд тэр зэрэг дэмжлэг харагдаж байна өөрөө чинь бодлоор. Яг тэгэхээр энэ чинь нэг талаас нөгөө түүхийдийн супер цикл эхэллээ гэдэг нэг яриа явагдаад байдаг. Гол одоо commodities бүгдээрээ дээшээ чиглэлтэй байгаа. Тэгэхээр энэ дотоодын бидний одоо өөрсдийгөө гайхуулах гэдэг өгүүлэмж гадны макро хоёрын хоорондынх нь одоо харьцаа ер нь ямар хөө байх шиг харагдаж байна. За Монгол Улсын засгийн газар одоо шинээр бонд гаргах мэдээлэл одоо нэгд өдөр зарлагдсан байгаа шүү дээ. Энийн дараа бол шууд рейтингийн байгууллагууд бол
одоо гаргаж байгаа бондыг доктортой түвшинд үнэлнэ гэж бол үнэлгээг бол гаргацсан байна. Одоо жишээлбэл Moody's-ийн хяналтын хувьд бол B1 түвшинд, S&P-ийн хяналтын хувьд бол BB хасах түвшинд одоо 25 онд нэг шат дэвшлүүлсэн энэ түвшнээр бол бондуудыг нь гарна гэдэг нэлээд тавьсан байна. За энэ бол мэдээж олон улсын зах зээл дээр үнэлэгдэж байгаа манай бондын үнэлэмж. Тийм ээ. За энэ дээр бас юу гэж дурдсан байгаа вэ гэхээр 25 оны байдлаар Монгол улсын засгийн газрын гадаад үр өөрөө 43% байна. За энэ тоо хэмжээ бол 46% болох болов гэж бол харж байгаа. За гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал нь бол харьцангуй сайн байгаа юм байна гэдэг ийм дүгнэлтүүдийг бол өгсөн байсан тайлан дээр. Тэгэхээр ер нь бол олон улсын зах зээл бол Монгол улсыг бол бас харьцангуй сайн байна гэж харж байгаа нь бол энэ тайлангуудаас бол ажиглаж байна гэж хэлж байна. Debt wall гэдэг өөрийн хан 2029 он хүртэл тэгэхээр жиж болно гэсэн үг. Debt wall бол 60% гэдэг бол тогтооцсон байгаа шүү дээ. Одоогийн байдлаар. Гэхдээ энэ дэр нэг юм яригдж байгаа. 25 оны 11 сард улсын их хурлаас засгийн газар шинээр үнцас гаргах эрх болгох тогтоолол гарсан. За энэ дээр бол 26 онд 1 тэрбум ам долларыг гаргаж болно. Гэхдээ өрийг дахин санхүүжүүлэх зорилгоор л гаргана. За мөн дээрээс нь 26-аас 28 оны өрийн удирдлагын бодлогын баримт бичгийг баримталд ажиллаа гэдэг ийм шаардлагыг бас давхар оруулсан байна. За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр 26 онд засгийн газрын өрийн түвшнийг 40% дээр барина. 40.6. Тэгэхээр 25 онд бол 43% таа байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ онд бол Монгол Улсын засгийн газар бол өрийн дахин санхүүжилт хийхээс илүүтэйгээр одоо илүү бонд бол олон улсын зах зээл дээр бол гарахгүй болов уу гэж харж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл маркет дээр өдөр тутмын хяналтыг гээд явж байгаа нэлээд мэдээлэлтэй байгаа өсөх буурах бол бүх юмнуудаар л харж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 26 оны ер нь хүлээлтийг хуваалцъя л да. Зис нүүрсний үн ер нь гайгүй байна гэж ер нь хараад байгаа гэхдээ. Гэхдээ ер нь зүгээр та бүхний харж байгаагаар энэ гайгүй байна гэдэг хүлээлтэд нөлөөлөх эрсдлүүд юу вэ? За яг хөө зэсийн үед бол мэдээж ойлгомжтой. Ялтгүй одоо сүүлийн жилүүдэд энэ цэвэр эрчим хүчний шилжилт за AI бүүнтэй холбоотойгоор бол одоо эрэлт нь бол нийлүүлэлтээс бол харьцан өндөр давсан байна. Одоо 24 оны байдлаар бол эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал нь 3 сая тоннтой одоо боловсруулсан зэсийн үед шүү дээ. Байсан бол энэ тоо 5 сая болж өссөн байх жишээтэй. Ирэх онуудад энэ хэмжээ бол улам тэлэх одоо ийм хүлээлт бол байгаа юм. За яагаад вэ гэхээр нийлүүлэлтийн тоо бол харьцан уртастай нэмэгдэж чадахгүй. Эрэлт маань өөрөө нэмэгдээд байдаг. За энийгээ дагаад бол зэсийн ханш бол одоо өсөж байгаа одоо энэ супер цикл нь бол үргэлжлэх болов гэсэн юм хүлээлт байна. За нүүрсний ханшийн хувьд бол өнгөрсөн оны 6 сард бол Далайн таврын бирж дээр кокс жох нүүрсний ханш 730 онд хүрсэн. За энэ нь бол бүх цагийн төвхөн ханштайгаа харьцуулаад үзэх юм бол харьцангуй ёроолын түвшний ханш гэж хэлж болно. 25 онд л өмнө 530 он хүрсэн байдаг. Тэгэхээр энэ онд ер нь бол нүүрсний ханш бол харьцангуй одоо хүнлэн чиглэлийн арилжаа хийгдэх буюу одоо 1300-аас 1600 юаны хооронд арилжаа хийгдэнэ гэж бол харж байгаа. Дийлэх шинжээч нар. За энд одоо яагаад одоо энэ хооронд арилжаа хийгдэх вэ гэдэг гол үндсэн шалтгаан нь засгийн одоо хятадын аж үйлдвэрийн индекс бол сэргэх тийм хүлээлт бол байхгүй. За гол хүлээж байгаа хүчин зүйл нь ёроолын цэгтээ хүрчлээ. Харьцангуй хяндар авдаг байсан юм байна. Хэд хяндар зардаг байсан юм бэ? Энэ түвшин нь өөрөө дундаж түвшин дээр л ирэх юм байна л гэдэг юм хүлээлт бол байгаа. Дундаж түвшин дээр ирнэ гэдэг маань өөрөө өнгөрсөн онтой харьцуулахад харьцангуй өндрөл түвшин байгаа байхгүй энэ жилийн байдал л дээ. Валютын ханшны хувьд валютын ханш байхдаа одоо долларын ханшны хувьд бол нэлээд баримжаатай байх ёстой. Яг тэгэхээр компани болгонд төв хүн болгонд нөлөөлж байгаа учраас нэлээд мэдээлэлтэй багсан. Тэгэхээр тав хүний хүлээлт юу ямар юм? За долларын зардлыг бол бид нэр ингэж харж байна. За бодлогын үе бол одоогийн байдлаар 3.70% таа байгаа тийм ээ. За 5 сард бол холбооны нөөцийн банкны тэргуун ажлаа хүлээлгээ солигдно. За үргэлжлүүлээд шинээр одоо Кевин Марш холбооны нөөцийн тэргүүнээр сонгогдоод ажил аваад явна. За энэ хүний үед бол одоогийн холбооны нөөцийн банкны хэрэгжүүлж байгаа бодлогыг эрс шүүмжилдэг юм хүн байна. Ер нь бол мөнгөний зөвлөм бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа мөнгөний уламжлалт бус одоогийн хэрэгжүүлж байгаа хатуу бодлого нь буруу юм а гэдгийг бол маш их шүүмжилдэг юм хүн.
За энэтэй холбоотойгоор эх онуудад ер нь бол мөнгөний уламжлалт болон уламжлалт бус зөөлөн бодлого хэрэгжих болов гэж бид нар харж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол ам долларын индекс бол бус валютуудын эсрэг төдийлөн чангарч чадахгүй болов гэсэн ийм хүлээлт бол бас байна. Тэгэхээр бол дотоод бол ямар ч хэлсэн албаны нөөцийн банкныхаа мэдээг сайн харж байгаа гэдэг л юм байна шүү дээ. За их баярлалаа бид харамсалтай энэ хүрээд нэвтрүүлгийг ярьслаа. Зөвлөх хэрэгтэй болж байна. Гэхдээ дараа дараагийн удаад бид бас долларын баримжааны талаар ярих байна.